Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн байр суурь ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн сэдэв бол бид хотчлолтой холбоотой үүсдэг өвчний талаар ярилцах гэж байна. За манай өнөөдрийн зочноор бол Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгийн мис заслын эмч Батбаатар оролцож байна. Бидний ярилцах сэдэв бол чихрийн шижин ба хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх сэдвээр ярилцах гэж байна. За сүүлийн 1 жилд 8000 орчим хүн энэ өвчнөөр чихрийн шижин өвчнөөр өвчлөөд байгаа юм байна. Ер нь гол шалтгаан нь юунаас үүсэж байгаа юм бэ? За чихрийн шижин гэдэг бол ерөнхийдөө хотчлолтой холбоотой өвчин гэж таасаа хэллээ. За чихрийн шижин гэдэг өвчнийг Монгол улсад анх 1999 онд анагаахын үндэсний их сургуулийн эрдэмтэн докторууд одоо сувд өгшөө удирдлагатай хүмүүс анхны судалгаа хийгээд хүн амын дунд 3.1% тохиолдож байна гэсэн судалгаа байдаг. За сүүлд 2025 оны судалгаагаар хүн амын дунд бараг 10% орчим онцлогдож байна гэдэг байгаа. Сүүлийн жилүүдэд эртэлрүүлэг хийгдсэнтэй холбоотойгоор ерөнхийдөө онцлогоор одоо ихсэж байна. Онцлогоо бол ихсэж байгаа. За тэгээд ерөнхийдөө 10% гэдэг бол цаана ерөнхийдөө онцлогдоогүй үлдэж байгаа энэ төр эрүүл мэндийн хяналтанд байдаггүй, эмчид үзүүлдэггүй хүмүүс бол маш их байгаад байгаа. Тэгэхээр энийг нэгд урьдчилан сэргийлэх, хоёрд онцлох асуудал бол цаашид ч одоо бас үргэлжлээд энээс ч их л болох хандлагатай байгаад байгаа. Ер нь бол харьцангуй бас залуучуудад илүү их онцлогдож байгаа. Тийм хандлагатай байгаад байна. Онцлогдоогүй илэрч байгаа гэдэг чинь энэ нь яг юутай холбоотой байгаа юм бэ? Хот болон хөдөө орон нутагт ер нь алинд нь илүү түлхүү энэ өвчин илэрч байгаа вэ? За Монгол улсад одоо хүн ам нь дийлэнх нь одоо хот суурин газар амьдардаг. Тэрнтэй холбоотойгоор хот суурин газар бол одоо амьдралын хэм маяг арай өөр байдаг. Хоол хүнс илчлэгтэй хоол хүнс сэргийлдэг, тэгээ хөдөлгөөний хомсдолтой, тархалалттай энэ бүх одоо амьдралын эмэгтэй холбоотой асуудлууд маш их байгаад байдаг. Эсвэргээрээ хөдөө орон нутагт одоо уламжлалт одоо хоол хүнсний хэрэглээтэй байдаг, хөдөлгөөн ихтэй байдаг. Гэхдээ хотод илүү онцлогдоод байгаа нь мэдээж одоо энэ эмнэлгийн үйлчилгээ болон онцлогооны асуудал Улаанбаатар хотод төлхөө бас илүү байдаг. Эсвэргээр одоо аслагдсан сумдж юм уу те тэнд бол одоо онцлох бүрэн боломж нь одоо харьцангуй сул байгаад байдаг. Тэрнтэй холбоотойгоор ерөнхийдөө хөдөө орон нутагт илүү одоо цөөн тоотой байгаад байгаа шиг байна. Энэ өвчин ер нь анх яг хизээнээс эхэлж манай улсад ер нь илүү нэвтэрч эхэлсэн, хүмүүс их өвчлөдөг болсон. Тэрнээс хойш ер нь энэ салбар ер нь хэрхэн анхаарч байгаа вэ? Орон нутагт тэр тусмаа хүмүүс одоо илрүүлэх боломжгүй байгаад байна уу? Эмчлүүлэх боломжгүй байгаад байна уу? Орон нутгийн хүндрэлүүдээс та ярихгүй юу? За 1993 оноос түрүүн 99 оноос анх одоо судалгаа хийж эхэлсэн гэсэн тэр цагаас хойш ерөнхийдөө энэ чихрийн шижингийн манай анагаахын үндэсний их сургуулийн багш нар болон дотоод шүүрлийн эмч нар одоо энэ дээр эмчилгээ үйлчилгээ онцлогооны талаар ерөнхийдөө төлхөө ажиллаж байгаа. За тэгээд орон нутагт бол одоо түрүүн би хэлсэн сум юм уу сум дундын эмнэлэгч юм аслагдсан газар ерөнхийдөө энэ чихрийн шижингийн одоо онцлогоор одоо оройтож хийгдсэнтэй холбоотойгоор хүндрэлүүд төлхөө одоо давмгаалах хандлагатай байдаг. За чихрийн шижингийн одоо хүндрэлтэй холбоотой одоо бөөрийн дутагдалд одоо нүдний хараа муудах, болор солих одоо нүдний бүр хараагаа алдах эрсдлүүд дээрэс нь одоо олон мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал, доод мөчтийн мэдрэхүй алдагдлууд үүсэх, энэтэй холбоотойгоор нөгөө хөлийн шарх шалбархаа үүсэх. Тэгээд энээс ахиулаад бүр доод мөчтөө тайруулах, доод мөчтөө одоо шарх одоо удаан идэх иймэрхүү өндөрлүүд одоо маш байгаад байдаг. Тэгээд энэтэй холбоотой одоо сүүлийн үед доод мөчний тайралт хийлгэж байгаа одоо олон тохиолдлууд байгаад байдаг. Манай Монгол улсад ихэд одоо бараг 200-аас 250 орчим хүн жил болгон л ерөнхийдөө доод мөчтөд их бага хэмжээгээр тайралт хийлгэсэн гэсэн бас судалгаа байгаад байт юм л. Та түрүүн хэлэхдээ залуучууд ер нь сүүлийн үед энэ өвчнөр их өвчлөдөг болсон гэсэн. Ер нь хідээс хідэн насны залуучууд өвчлөж байгаа. Дээрээс нь эрэгтэйчүүд ер нь давмгай байна уу, эмэгтэйчүүд байна уу, нас хүүсний талаар ярихгүй юу? Яг энэ амьдралын хэв маяг бас энд нөлөөлж байна уу? Ер нь бол цэвэр амьдралын хэм маягтай холбоотой өвчин байгаа. Тэгээд хоол ундны зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдолт, энээс үүдэлтэй тархалалт. За тэгэл одоо илэрдэг шин тэмдгүүд байдаг. Чихрийн шижинтэй хүмүүс бол эхнээс наам их цангадаг, их уудаг, их шээдэг гэсэн зөөрөд илэрдэг. Сүүлдээ арьс хуурайших хандлагатай байгаад байдаг. Тэгээ ерөнхийдөө залуучуудад одоо сүүлийн үед амьдралын хэм маяг нь ямар болсон байгаа вэ те? Энэтэй холбоотойгоор онцлогоо сүүлийн үед эрт илрүүлэгтэй холбоотойгоор онцлогоо сайжирсан.
За ингээд ерөнхийдөө 40 одоо жоохон гараад ч юм уу 40 хүрээгүй залуучууд одоо энэ чихрийн шижин гэдэг өвчнөр өвддөг. Эрсдэл бол маш их нэмэгдээд байгаа. Олон улсын судалгаан дээр бол ер нь төлхөө энэ өвчнөр эмэгтэйчүүд өвчлсөн гэж байд юм билээ л дээ. Ер нь энэ талаар ямар нэгэн судалгаа байдаг уу? Тийм олон улсад ерөнхийдөө эрэгтэйчүүд нь төлхөө давмгай байдаг тийм. Эрэгтэйчүүд нь төлхөө давмгай, эмэгтэйчүүд нь арай бага байдаг. Манай Монгол улсад эмэгтэйчүүд нь төлхөө онцлогдоод хяналттай байдаг бол эрэгтэйчүүд нь цөөн хөвтэй онцлогдсон байт юм лээ. Генетик буюу удамшил ер нь энэ чихрийн шижин гэдэг өвчнөд хэр нөлөөлт юм бэ? За чихрийн шижин нэгдүгээр хэлбэрийг гэж байдаг. Энэ бол ерөнхийдөө удмын шалтгаантай буюу одоо бага насны хүүхдүүд хөвчлэн байгаад байдаг. Энэ хүмүүс ч одоо нөгөө инсулин орлуулах тариа байдаг тийм. Иймэрхүү хэмжлээнүүдээ хийхгүй л бол ерөнхийдөө цааш дамжих боломж олцсон жоохон бага байдаг. Эсвэргээр хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин буюу амьдралын хэмээгтэй холбоотой үүсэж байгаа энэ өвчин. Бид нар бол сэргийлж чадах ёстой гэх юм. Ер нь бол одоо амьдралын хэмээгээ өөрчлөх, эрүүл амьдралаар амьдрах те. Ингэж чадах юм бол хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинг бол бид нар засах боломжтой. За дээрэс нь жирэмсний чихрийн шижин гэж байдаг. Энэ муу адил одоо төрсний дараа ч юм уу амьдралын хэмээгээ өөрчлөн тохиолдод идэх магадaltaй боломжтой зүйл. Монгол хүний уламжлалт, хооллолт ер нь энэ өвчний тархалтад хэрхэн нөлөөлдгийг, бидний ер нь хооллолт хэр зөв байдгийг. За манай монголчууд ч одоо нэг гэр бүлийн хооллолтой уламжлалтай хүмүүс те бүгдээрээ л нэг одоо тогооноос хоол иддэг хүмүүс. Тэгэхээр энэ одоо таргалалт болон энэ одоо асуудлыг шийдэхин тулд гол нь нөгөө нэг орой хоол хийж байгаа хүн гол асуудлыг одоо шийдээд байна гэсэн үг те. Тэгэхээр нөгөө идж байгаа хоолныхаа нэр төрлийг олшруулах, идж байгаа хоолндоо нөгөө навчт ногоонуудыг илүү төлхөө оролцуулах энэ байдал дээр анхаарал явах нь хамгийн чухал баг. Тэгээ ер нь бол чихрийн шижинтэй хүмүүс тэр хоолны зарчим байдаг те, тавгны зарчим гэж яваад байдаг. Энэ дээр ч нөгөө үндсэн хоолны чинь 50% нь болохоор навчт ногооны ургамлууд байх хэвээр. Үлдсэн 25% нь нүүрсөөс агуулсан нөгөө бүтээгдэхүүн байх хэвээр бол үлдсэн хувь нь болохоор уураг агуулсан бүтээгдэхүүн байх хэвээр гэдэг. Энэ тавгны зарчим ерөнхийдөө баримтлах шаардлагатай. Сүүлийн үед одоо манай энэ дотоод шүүрлийн эмчнэр одоо дотоод шүүрлийн багш нар ярьж байгаа нь болохоор хоолнд дагуулгадж байгаа орц найрлагаар айлуулах, олон байлгах. Дээрээс нь хоол идж байгаа давтамж нь ойроо ч юм уу те хит их үсэхгүй, хит задахгүй ийм байх нь одоо хамгийн чухал гээд байгаа. Тэгэхээр сүүлийн үед ч одоо манайхна сошиалт олон нийтийн сүлжээгээр одоо нөө маш их одоо мэддэг хүмүүс их болсон тий. Одоо би ийм өвчин туслаа, ингээд итгэлээ, ийм интерээ хэрэглэлээ, ийм хоол одоо иддэг. Жишээ нь одоо сахарыг ордоос хасах хэрэгтэй тий. Талах гурлан бүтээгдэхүүнийг ордоос хасах хэрэгтэй гэдэг. Энд чи эсэргээр одоо нүүрс усны хэрэглээ багасаадах юм бол энергийн дутагдал орох ч юм уу тий. Иймэрхүү эрсдлүүд байдаг учраас нэгэнт энэ чихрийн шижин гэдэг өвчин онцлогдсон л тохиолдолд зөвхөн дотоод шүүрлийн эмч дээрээс нь одоо хоол зүүч гэдэг хүмүүс те түлхүү мэдээллийг авч явах хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр сошиалд одоо энэ таарсан болгон тэр хүн таарсан болгон одоо бүх чихрийн шижинтэй хүнд одоо ижил байна гэсэн юм юусоо байж болохгүй асуудал те. 2030 онд дэлхийн хэмжээнд 643 сая, 2040 онд 783 саяд хүрэх энэ өвчний тооцоолол байгаа юм байна. Энээс ер нь хэрхэн бид нар урьдчилан сэргийлэх ёстой юм бэ? Дээрээс нь ер нь би нэг эмнэлэгт хэвтэж байхад орон нутгаас ирсэн хүн нэлээд хүндэрсэн ямар хооллолт, ямар хоол идэх хүнс, хоолндоо хэрэглэхээ мэдэхгүй. Дээрээс нь ингээд нөгөө шарах гарцсан, нөгөөхөө яг юунаас олж гарсан, яагаад үүссэн гэдгийг ч мэдэхгүй тохиолдол байсан л да. Бид нар ер нь яг яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ? Урьдчилан сэргийлэх ер нь боломжтой юу? За дэлхийд одоо 5-6 жилийн өмнө л ерөнхийдөө 415 сая хүн чихрийн шижинтэй байна. Энэ тархалттай холбоотойгоор цаашаа ахаал одоо 600 сая хүрэх хандлагатай байна гэдсэн. Яг л одоо биелээ болцсон явж байна те. Одоо 615 сая хүн чихрийн шижин гэдэг өвчнөр төрсэн явж байна гэж байна. Тэгэхээр чихрийн шижин гэдэг хүн одоо шарх шалбархаа үүсэж байгаа шалтгаан энэ чихрийн шижин гэдэг чинь өөрөө бодис солилцооны өвчин те. Тэгэхээр чихрийн шижинтэй хүн одоо бус чихрийн шижингүй хүнийг бодох юм бол дархлааны асуудал харьцангуй сул байдаг гэл нийтэд одоо ерөнхийдөө түлхүү мэдээл байгаад байдаг. Энэ дархлааны асуудал сул байна гэдэг чинь нөгөө бактериат өсөж үржих одоо таата нөхцөлийг бүрдүүлж идэг те. Манай Монгол улсын хувьд ерөнхийдөө бол бета гемолитик стрептококк ч юм уу грамм эрэг сүрэг бактерийн төрөл зүйлүүд одоо түлхүү байгаад байдаг.
сүүлийн үед одоо ямарсан халдвар гэж одоо хүн болгон ярьдаг болсон асуудал. Тэгэхээр чихрийн шижингийн шалтгаантай энэ шарах үүсэн тохиолдолд ерөөдөө ямарсан халдвар өртөх магадлал өндөр байдаг. Тэгээ энэ халдвар өртөмтгий байдлаас шалтгаалаад шархны хүндрэл үүсдэг. Ингээд нэмлэх твдэх ор хоног ихсдэг. Мэдээж энэ чихрийн шижигтэй хүмүүс одоо мэсцлийн асуудал ярихдаа одоо хүндрэл өгдөг, нас уралт илүүтэй байдаг. Эмнэлэг твдэх одоо ор хоног их эмнэлэгт одоо зарцуулагдж байгаа санхүү мөнгө нь өндөр байдаг гэл. Энэ асуудлууд маш их өндөр тавигдчихэдэг. Тийм учраас ерөнхийдөө энэ өвчнөөс үрдэн сэргийлэх, хөлийн хүндрэлээс үрдэн сэргийлэх энэ асуудлуудыг одоо маш өндөрөөр тавьж одоо эрүүл мэндийн анхан шатны нэгж байгууллагууд дээр анхаарал хандуулж авахгүй бол ерөнхийдөө бол энэ цаашд бол улам л ихсэх хандлагатай байгаа гэдэг. Манай улсад чихрийн шижин эмчилгээний хүртээмж юу ямар хөө байгаа тий Улаанбаатар хоттой энэ ер нь хэр мэдээлэлтэй байдгийн, хэр эмчилгээний сайн явагддгийн, дээрэс нь ийм хангамжийн нөөц ер нь хангалттай байж чаддаг юм уу? Эрүүл мэндийн даатгалын сан нэлээд асуудалтай байгаа. Тийм учраас яг энэ холбоотой ер нь эмийн хэрэглээ тий тэр ер нь хэр түгээмэл нээлттэй байдгийг. За манай улс ч одоо сая эрүүл мэндийн даатгалын сангийн асуудалтай чихрийн шижингээр өвчлсөн одоо инсулин эмчилгээнд орсон хүмүүс сая нэг хэсэг эмтэрийн тасрав. Тэгээ ер нь бол одоо аль ч одоо эмнэлэгт аль ч одоо аймаг сум дүүрэгт одоо ерөнхийдөө энэ эм тасрах асуудал бол бүх нийтлэг болсон. Тэгэхээр ерөнхийдөө энэ асуудал дээр одоо 2026 оны одоо эрүүл мэндийн одоо төсөв баталж байгаа. Тэгээ энэ асуудал дээр маш анхаарал хандуулж авахгүй бол эн чинь бол одоо цаашид маш аюултай шүү дээ тий. Одоо бөөрийн диализын аппаратанд ордог хүмүүс гэхэд өнгөрсөн жилд гэхэд те ийм эмчилгээний хэрэгслэн тасарсан аппаратанд ордог тэр найрлага бодис нь хүртэл тасарсан тийм хүндрэлтэй нөхцөл үүсээд байсан шүү дээ. Одоо ер нь эрүүл мэндийн салбар ер нь таны хувьд те хэрхэн одоо төрөөс бодлого баримтлах ёстой гэж та боддог вэ? За энэ эрүүл мэндийн салбарын сүүлийн үед үүсэж байгаа. Сүүлийн үед яг одоо ерөнхийдөө өнгөрсөн он жилүүдэд үүсэж байгаа асуудлууд бол маш хүнд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотойгоор эмнэлгүүдэд одоо оншин квотоор өгдөг тий. Тэгээд тэр оншин квотоос хэтэрх юм уу санхүүжүүлэхгүй гэсэн асуудал үүсээд байна. Тэгэхээр энэ асуудал бол одоо маш хүнд болсон. Тэгээд саяхан манай эрүүл мэндийн сайд ч гэсэн өөрөөсөө хэлсэн байсан шүү дээ. Тэгээд дэлхийн дэвшилтэт технологиг одоо Монгол руу хамгийн сүүлд авна гэдэг бол гутамшиг хэлсэн байсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ үгийг л одоо буцаад одоо хэлэх нь л одоо хамгийн юу бах та тийм үеийн өнгөрсөн одоо эрүүл мэндийн сайд эрүүл мэндийн одоо бодлого тодорхойлж байгаа олон хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүсд энэ үгийг маш сайн бодож байгаа л хамгийн чухал байлгүй. Чихрийн шижин өвчнөд ер нь хэр ховор тийм үнэтэй эмийн ер нь ямар хөө байдгийг иргэд ер нь худалдаа авах чадвар тийм даатгалд хамрагдах боломж байдаг юм уу? Мэдээж энэ өвчин тусцсан байгаа хүн эрүүл мэнд санхүү сэтгэл санаа маш их хохиролтой байдаг тийм. Энэ дээр ер нь үн болон энэ эмийн хүртээмж ер нь хэр байдгийг. За чихрийн шижин гэдэг өвчин бол одоо за яг хөө энэ инсулин ч юм уу те уртын богны холимын инсулиныг бол аймаг дүүрэг одоо хоороогоор нь тараадаг эрүүл мэндийн даатгалын сангараа тараадаг. Хамгийн гол нь одоо энэ чихрийн шижингийн хөлийн өндөрлөгдсөн хүмүүс тэр ерөнхийдөө бол яг хэрэглэгддэг эм тариа тэр тоос тэр фактор эрсдэлт одоо юунууд нь харьцангуй дандаа гаднаас байдаг. Тэгэхээр ерөнхийдөө нөө 19-20 онд хийгдсэн нийгэм эрүүл мэндийн судалгаан дээр байгаа да. Ерөнхийдөө нэг хүн чихрийн шижин дусаад бөөрийн өндөрлөгөө, хөлийн өндөрлөгөө ингэ явхад нэг айл өрх гэрээс хамгийн багадаа нэг 5-8 сэдвэрний зарлаг гардаг. Ерөнхийдөө энэ маш их хохиролтой, эдийн засагт маш их ачаал өгдөг өвчин байдаг. Тэгэхээр одоо энэ эм тариа хэрэглэж байгаа эм тарианд бол одоо зарим ингээд сүүлийн үед гайдлайн дээр гарсан иймэрхүү юмнуудыг хэрэглэе гэхлээр Монголд байдаггүй. Ер нь бол одоо энэ чихрийн шижингийн хөлийн хэсгийг, ажлын хэсгийг хариуцсан олон улсын байгууллагууд байдаг. Эндээс ерөнхийдөө жил болгон 4 жил тутамд нэг удаа юм зөвлөмж гайдлайнуудыг гаргаж байдаг. Энэ гайдлайн дээр байгаа сүүлийн үед хэрэглэж байгаа эм тарианд хэрэглэхээр дандаа л өндөр өртөгтэй хувь өнөөс гарахад жоохон дарамт болох үс иймэрхүү эмчилгээнүүд байгаад байдаг. Жишээ нь одоо ингээд хөлийн шарах үүслэх гэх юм бол за эхний удаадаа мэдээж тэр шарх цэвэрлэгийн асуудлыг эмнэлгийн байгууллагууд нэгээ явуулдаг. Энэний араас нөө сөрөг даралтын аппарат залгах гэхлээр тэр нь одоо эмнэлэг болгонд байгаад байдаггүй. Тэгэхээр дандаа хувь өнөөс гардаг учраас маш их зардал өндөртэй байдаг. Чихрийн шижингийн хамгийн аюултай хүндрэлүүд юу байдаг вэ?
За би түрүү хэлсэн ерөнхийдөө чихрийн шижингийн үед макро болон микро хүндрэлүүд, судасны хүндрэлүүд өгдөг гэсэн тийм нүдний хараа алддаг, болроо солиулдаг, нүдний одоо хараа мууддаг, эсвэл одоо чихрийн шижингийн хөлийн хүндрэл өгдөг, хөл шархалдаг. Дээрээс нь мэдрэхүйн эргэтнүүдийн алдагдал үүсдэг. Макро судсанд болохоор тархин цус арвах тийм тархины шигдээс өг, зүрхний шигдээс өг, захын артерийн өвчнүүд гэдэг олон хүндрэлүүд. Ер нь судастай эргэтэн болгонд л одоо энэ хүндрэлүүд явагдаж идэг. Энэ хүл тайрах эрсдэл гэдэг ер нь хүмүүст их айдас байдаг. Энээс яаж сэргийлдгийг хоёлаа яг энэ сэдв рүү төлхөө ярилцъя тийм. Яг хүл тайрахаас өмнө бид нар ер нь яаж урьдчилан сэргийлэх ёстой байдаг. За би түрүү хэлсэн нөө чихрийн шижингийн хөлийн шарахыг хариуц ажлын хэсэг гэж олон улсад байдаг гэсэн. Энэ байгууллагч 4 жил болгоо нэг удаа зөвлөмж гаргаад байгаа. Тэрэн дээр өрхийн эрүүл мэндийн анхан шатны нэгж байгууллага өрхийн эмнэлэг, сумын эмнэлгүүдэд ерөнхийдөө энэ хөлийн эрсдэлтэй хүмүүсийг эхнээс нь тодорхойлох хэрэгтэй байдаг. Эхнээс нь хөлийн чихрийн шижинтэй хүмүүс эрсдэлтэй хүмүүсийг тодорхойлох, дараа нь эрсдэлтэй хүмүүсээ үзэж шалгах, үзлэг хийх. Энийн дараа нөгөө нэг өвчтөө хүн болон өвчтөө хүмүүсийн ар гэрт мэдээлэл дамжуулах. Дээрээс нөгөө нэг гутал оймсны зарчим гэж байна тий. Энийн дараа чихрийн шижингийн хөлийн эрсдэл тэр хүний хөлд байх юм бол тэрийг шарах үүсгээс өмнө нэмжлэх гэсэн иймэрхүү зарчмууд үндсэн гол 5 элемент байгаад байдаг. Энэ 5 гол элементийг л ерөнхийдөө баримталж ажиллах нь илүү үр дүнтэй. За тэгээд ер нь бол би чихрийн шижин онцлогдоод та 10 жил болцсон бол та хорт зуршилтай болцсон бол тий арх тамхины эргэлээ байдаг бол хөдөлгөөний хомсдолтой байдаг бол тархалалтай байдаг бол хэрвээ та чихрийн шижинтэй гэж онцлогдсон л бол хамгийн түрүүнд та доод мөчний доплер хийх хэрэгтэй. Ерөнхийдөө хөлийн судасны вены эход харж ийн гэсэн. Судсыг эход харж ийн гэсэн. Дээрээс нь та өрхийн эрүүл мэндийн төв дээр юм уу сумын эмнэлэг дээр очиод доод мөчний мэдрэхүй алдагдал байна уу гэдгээ шалгуулах нь хамгийн одоо ихний алхам байдаг. Энэ хоёр шинжилгээнд дээр суйрлаад ерөнхийдөө чихрийн шижинтэй хүний хөлийг шархлах эрсдэл болон үзлэгийн давтамж гэдэг зүйл чинь гарч ирдэг байхгүй. Тэгэхээр яг хөөхлөөр хамгийн бага буюу маш бага эрсдэлтэй хүн гэж байдаг. Англиараа 0 ангилалтай. Энэ хүн бол одоо захын артерийн судсанд ямар нэгэн өөрчлөлт бол байхгүй. Мэдрэхүй алдагдaltaгүй байх юм бол чихрийн шижинтэй хүн та жилд нэг удаа үзлэг хийлгээ явах хэрэгтэй. Хэрвээ та захын судасны артерид одоо өөрчлөлт орсон, судсанд өөрчлөлт орсон, дээрээс нь мэдрэхүй алдагдaltaтай бол 6 сараас 12 сарын хугацаанд заавалжгүй үзлэгт орох хэрэгтэй. Дээрээс нь судасны өөрчлөлттэй мэдрэхүй алдагдaltaтай үүн дээр нэмээд хөлийн нөгөө хэлбэр алдчихдаг. Одоо эвэршил үүсдэг, арсны зузаарлал үүсдэг. Дээрээс нөгөө нэг эрхийн урууны нарын хэсэг дээр яс тооддаг, чигчийн урууны энэ дээр хэлбэр алдагдсан байгаад юм бол та 3-аас 6 сарын дотор заавалжгүй эрүүл мэндийн үзлэгт заавалжгүй хамрагдсан байх хэрэгтэй хөлийн үзлэгт. За дээрээс нь нэмээд бүр судасны өөрчлөлттэй, мэдрэхүй алдагдaltaтай. Дээрээс нь урд нь таны хөл шархалж ийсэн үү? Бөөрийн дутагдалд орсон уу? Эсвэл хөлийг их бага хэмжээгээр тайралт хийлгэж ийсэн үү? Хэрвээ ийм зүйл байгаадах юм бол 1-3 сар тутамд заавалжгүй хөлийн үзлэг хийлгэж явах хэрэгтэй. Хөлийн үзлэг хийлгээд бүр өөрт тохирсон яг зөв тийм гутлыг хүртэл зөв сонгох хэрэгтэй байдаг гэсэн юм байна. Тийм, ер нь бол одоо чихрийн шижинтэй хүн гутал худалдаж авах гэж байгаа бол үдээс хойш дээрээс нь босоо байдал заавалж авах хэрэгтэй. Яагаад ингэж байна гэхээр дийлэнх чихрийн шижинтэй хүмүүс бөөрийн асуудалтай байдаг учраас хавганшил гэдэг зүйл үүсдэг. Тэгэхээр өглөөгөр гутал авчихлаар нөгөө үдээс хойш болохлээр хөл наавнаад гутлын байрах нь шүү дээ. Тийм учраас үдээс хойш гутлыг авах хэрэгтэй. Гутлыг авахдаа яах хэрэгтэй юм гэхээр хөлийн хайр цувраас 1 см илүү. Дээрээс нь хоёр талын одоо хөлний өргөн хэсэгтээ тэнцүү байх хэрэгтэй. Дээрээс нь гутлын дээд хэсэг буюу подиум хэсгийн одоо чөлөөтэй, хөлийн уруу чөлөөтэй хөдөлж явах хэрэгтэй. Ингэж шалгаж авах нь хамгийн зөв байдаг. Дээрээс нь гутлыг авахдаа гараа хийгээд оруулаад ойдл байгаа хэсэг заавалжгүй шалгах шаардлагатай. Ер нь чихрийн шижинтэй хүн бол дандаа эмчилгээний нунтаа боловч хэрэглэх юм бол илүү үр дүнтэй. Яагаад гэх юм бол энэ нунтаа боловчны ач холбогдол гэх юм бол биеийн жингийн ачааллыг бараг 20% бууруулцдаг. Тэгэхээр энэ л хамгийн чухал үзэлт. Гутал худалдаж авах гэж байна. Монголчууд ер нь энэ өвчнийг хэр ноцтойгоор ч юм уу хүлээж авч нийгмийн ойлголт хэр байдгийг одоо сошиалд бол маш их мэдээлэл төгдөг. Сошиалар ер нь хэр их тийм зөв гэхүү ташаа гэхүү мэдээлэл ер нь төгж идэв. За одоо сошиалор одоо таач мэдж байгаа дөө ер нь бол маш их одоо
бие мэднүүд их гарцсан байдаг тий. Тэгэхээр ерөнхийдөө бол чихрийн шижин гэдэг өвчин онцлогдсон бол мэрэгжлийн буюу дотоод шүүрлийн эмч заавалж байна да. Тэр эмчнэр чинь таныг идэх хоол ичэн хоногт хэдэн килограмм хэдий илчдэг хоол идэхин тэрийг яаж зархин зарцуулах юм бүх зүйлийг чинь дотоод шүүрлийн эмч заагаад байна. Таныг эмийн эмчилгээнд орох хэрэгтэй юм уу үгүй юм уу гэдгийг чинь бүх зүйлийг чинь тэднэр л хэлэх болохоос сошиал дээр байгаа одоо эмнэлгийн бус мэрэгжилтэй тийм ялангуяа одоо дотоод шүүрлийн биш эмчнэр одоо маш их эмчилгээ заадаг шархны одоо саяхан хүртэл одоо би сошиал дээр ажиллаж илээс одоо зүгээр л дотоод шүүрлийн эмчтэй хөлийн шархны талаар ярьж л тэгтээ болно л доо ягаад болохгүй гэж тэгтээ гол одоо энэ шархтай зуралдаад байгаа хүмүүс чинь гол нь мэслийн эмчнэр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр сошиал дээр энэ асуудлыг ерөөсөө хит эвэргэж болохгүй. Ерөөсөө энэ чинь буруу эмчилгээ хүн болгон адилхан юм таарна гэсэн ерөөсөө тийм байхгүй шүү дээ. Хүн болгон тустай өөр гэдэг. Нийгмийн ойлголт ер нь хэр хангалттай вэ? За одоо ингээд ер нь бол чихрийн шижин гэдэг юу вэ? Ямар өвчин байдаг вэ гэдэг талаар бол ойлголт бол харьцангуй сайжирсан байх гэж байна. Яагаад гэвэл энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай дотоод шүүрлийн эмчнэр ангаахын манай багш нараа одоо байнга л одоо ямар зүрийн контент ордог тиймэрхүү юмд ордог мэдээлэл маш сайн түгээдэг болсон. Чихрийн шижин гэж юу вэ гэдгийг бол хүн болго мэддэг болсон асуудал. Амгуул нь энэний хүндрэлээр яаж яваад байна гэдэг нь одоо жоохон тутам юм шиг санагдаад байна. Жишээ нь манай хөлийн шархан дээр хөлн шаргалаад ирж байгаа хүн болгон маш их оройтой жимлэг танддаг. Одоо хөл шархлаад 10 хоног явцсан, 12 хоног явцсан, сар яваад ирлээ, Вьетнамд байж аваад ирлээ гэсэн хүмүүс маш их байгаад байдаг. Тэгэхээр энэ хөлийн хүндрэл одоо янз бүрийн хүндрэлүүдийн асуудал төр маш хойроо хандж байна. Хэрвээ та хөлд ямар нэгэн асуудал үүсээ шахалсан л бол 48 цагийн дотор заавалжгүй хараа дүүргийн одоо мэслийн эмч заавалж үзүүлж ихний байдлаар ингэх хэрэгтэй. Тэгэхээр маш хойрог гэдэг бол багтахаар л үг байна да. Эрүүл мэндийн салбар ер нь нийгмийн ойлголт руу хэр анхаарч ажиллаж байгаа юм бэ? Энэ чихрийн шижин гэдэг өвчин дээр. Яг одоо эрүүл Монгол хүн хөтөлбөр гэж хэрэгжээл явж лээ. Гэхдээ яг бас тийм ч буруу зүйл биш л дээ. Бас харьцангуй бас бүх юмыг харлуулад юу ч болохгүй байна, юу ч бүтэхгүй байна гэдэх нь бас буруу баг. Гэхдээ сайн зүйл байгаа, сайхан зүйл эхэлж байна те. Энэ болгон одоо үргэлжлүүлэлт явах л байлгүй дээ те. Энэ болгон дээр анхаарлаа хандуулаад иргэддээ мэдээлэл өгөөд энэ өвчний чинь өндөрлөл ийм байдсан шүү. Энэ гэх юм бол тэр мэрэгжлийн үнд нь хурдан андараа гэсэн хагас шатны мэдээллүүдтэй ард иргэдтэй маш сайн түгээх нь хамгийн чухал та. Манай улсад ер нь энэ өвчнөр эмэгтэйчүүд төлхөө өвчлөөд байна гэж ил л та. Эмэгтэйчүүдийн биеийн онцлог байдаг юм уу? Яг юунаас үүдэн энэ өвчин илүү байгаад байгаа юм бэ эмэгтэйчүүдэд? Ер нь дэлхийн улс орнуудад эрэгтэйчүүд нь илүү. Монголд эмэгтэйчүүд нь илүү онцлогдоод байна гэдэг. Гэхдээ ер нь бол онцлогдоод байна гэдэг нь эмэгтэй хүмүүс ч одоо үзлэг шинжилгээнд илүү хамрагдаад байна гэсэн үг байна л да. Одоо жирэмсний насны эмэгтэй хүмүүс одоо төрөх ёстой шинжилгээнүүдэд өгдөг бүрдүүлдэг энэ асуудал дээр илүү онцлогдоод байгаа. Тэрнээс манай Монголд бол эрэгтэйчүүд нь илүү байх л гэж би бодоод байна. Гол нь одоо онцлогдохгүй ингээ яваад байдаг, эмнэлэг танддаггүй те хорт зуршил ихтэй ийм л байгаагаас одоо эрэгтэйчүүдийн одоо эмнэлэг зүйн шин тэмдэг илэрж байгаа байдлаа нуудаг, тоодоггүй энэ байдлаа шалтгаалаад эрэгтэйчүүд илүү хоцрогдолтой яваад байгаа шиг байна шүү дээ. Манай оронд ер нь энэ өвчний тусламж үйлчилгээ ямар түвшинд байдیں۔ За 2 болон 3 дугаар шатлын эмнэлгүүдэд бүх газар л ер нь дотоод шүүрлийн эмчнэр бол хангалттай байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр тусламж үйлчилгээ бол харьцангуй гайгүй өгч байгаа. Дээрээс маад нөө чихрийн шижинтэй хүмүүсийн нөө хоол төр ч юм уу хөдөлгөөн төр ч юм уу сургагч багш нар гэж одоо хүмүүс сүүлийн үед гарч ирж байгаа шиг байна те. Тэгээ энэ хүмүүс ерөнхийдөө харьцангуй мэдээлэл хяналтандаа байдаг хүмүүсээ бол харьцангуй сайн зөвлөө өгч байгаа. Нөгөө нэг хяналтанд байдаггүй ирж үзүүлдэггүй хүмүүс чинь гол аюул нь болоод байгаа шүү дээ. Гол хүндрэлүүдээ өгдөг. Бүр одоо хүндэрсэн шатанд ирж үзүүлээд гайхаад байдаг те. Энтэй холбоотой нөө эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт бага байдаг. 65 байна те. Сүүлд тэгээ 65 байгаа гол шалтгаан л ерөөс эрүүл мэндтэй хойр хандж байгаа л гол шалтгаан л энэ байна. Мөн бага насны хүүхдүүдэд илэрч байгаа ерөн тохиолдол байна уу? Эцэг эхчүүд ер нь хүүхдийнхээ хооллолтон дээр хэрхэн анхаарах ёстой юм? Бид нар ер нь хүүхд дээрээ анхаарч ер нь чадж байгаа юу? За бага насны хүүхд ер нь чихрийн шижингийн 1-р хэлбэрээр бол ихэвчлэн бага насны хүүхд онцлогддог гэж түрээсэн тийм. Тэгэхээр ерөнхийдөө чихрийн шижингийн 2-р хэлбэр чинь баг 95% бүрдүүлж байгаа. Үлдсэн хувь нь ерөнхийдөө бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм шиг. Гэхдээ өнөөдөр насан туршаагүй
16 наснаас үрээгүй тэрнээс одоо 14-тэй ч юм 13-тэй ч хүүхдүүд ч юм уу цэнгийн илүүдэлтэй холбоотойгоор чихрийн шижин их онцлогдож байгаа гэдэг саяхан нэг нэвтрүүлэг дээр манай дотоод хөдөлгөөний багш оюун төгс багш ярьж ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол сүүл үед ихсэж байгаа баха. Ер нь хоолны дэглэм ямар байх ёстой юм? Одоо эцэг эхчүүд ч юм уу хэрвээ тэр онцлогдсон тохиолдолд хүүхдийнхээ хоолны дэглэмийг хэр сахиултыг? Гол нь л одоо хоолны дэглэм юм да тий. Тэгээ нэг түрүү хэлсэн навчт ногоонууд төлхүү хоолндоо хэрэглээ. Хоолныхон орц найрлагыг өөрчлөө. Тэгээ орой хоол хийж байгаа хүн чинь хоолны гол одоо гэр бүлийн хоолны одоо дэглэмийг сахиулах хэрэгтэй юм болчиход байгаа. Тэгэхээр энэ хоолны дэглэм сүүлийн үед одоо энэ бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнүүд тий. Тэгээ энэ бол одоо бошутгаа алдсан шүү дээ. Одоо сургууль болгоны ард юм уу урд нь заавалч нэг CU GS25 байгаад байдаг. Энэ дээрс нөө бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн маш их байгаад байдаг. Бэлэн гойм машины хэрэглээтэй байдаг. Энэ чинь өөр одоо цул одоо болохгүй юм хэрэглээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүүхдийн идж байгаа юм дээр маш сайн анхаар, хүүхдийн жин дээр анхаар, хүүхдийн хөдөлгөөний хомсдолд үүсэж гэнэ үү гэдгээс маш сайн анхаарах. Сайн ковидтэй холбоотойгоор баг айл болгоны хүүхдэл одоо жингэлүүдэлтэй боллоо шүү дээ тий. Тэгээ энэ дээр ч гэсэн ерөнхийдөө маш сайн анхаарч явах хэрэгтэй хүүхдэд. Гэр бүлээс ер нь нэг хүн чихрийн шижин өвчнөр өвчлөлөө гэж бодоход тий бусад гишүүд ер нь өвчлөх магадлалтай байдаг юм уу? За хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн үед одоо харьцангуй удамш хандлага нь бага. Тийм тэгэхээр одоо хувь хүний одоо өөрийнхөө хичээл зүтгэл өөртөө анхаарах хандлага чинь одоо хамгийн шалтгаалаад байна. Тэгэхээр миний аав өнөөдөр чихрийн шижинтэй байлаа гэд би одоо бас чихрийн шижингээр өвдөх магадлал одоо шууд 100% хэлчихгүй. Гэхдээ мэдэргүй тодорхой хэмжээний хувь байдаг л. Амьдралын хэмнэл талаасаа тий нэг гэрт байгаа нэг тоогоноос хоол идж байгаа. За тэгээд дээрэс нь өглөө нөхөр нь ажилдаа явбал эхнэр нь ажилдаа явбал тий яг нэг амьдралын хэмнэлтэй байгаа хүмүүс ер нь хэр яг нэг нөхөр нь өвчлсөн байлаа гэхэд эхнэр нь ер нь өвчлөх магадлалтай байдаг. Яа тэгээ нэг тоогоноос хоол идчихвэл тэгэл бүгд л энэ ч асуудал байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоолн дээр бол анхаарлаа хандуулахгүй бол угсаа сүүлийн үед манай монголчууд ч одоо бас л хоолны айхтар хэрэглээтэй болсон шүү дээ. Чихрийн шижин одоо өвчлөлөө гэж бодъё. Тэгэхэд одоо бусад эргэтэн рүү цул эргэтэн рүү ер нь тархах магадлал нь хэр байд юм? Магадлал төрөө. Ер нь бол одоо энэ судастай холбоотой бүх л өндөрлөд өгч байгаа шүү дээ. Цул эргэтэн гэхэлэр одоо нөгөө илэг бөөрийн асуудал байгаа тийм. Тэгтээ гол хүндрэл нь одоо бөөрийн дутагдал үүсэх эрсдэлтэйгээ хэлсэн. Тэгэхээр энэний хүндрэлж угаасаа л одоо бөөрийн дутагдал, гемодиализ аппарат, бөөр солих аппарат, бөөр шилжүүлэн суулгах мэс засал гэдэг. Гэтэ одоо чихрийн шижингээр өвдчихлээ гэмүүд бүгд одоо бөөрийн дутагдалд ороод бүгд одоо хөлийн шарах үүсэл одоо бүгд ингээл тархины цус харуулдаг өгöd байгаа юм. Ерөөсөө биш шүү дээ. Энд чинь бид нар өртөн сэргийлж нэгэнд онцлогдсон ч гэсэн бид нар хоолн дээр анхаардаг, хөдөлгөөн дээр анхаардаг. Одоо амьдралын хэмээгээ өөрчлөөд ингэ явах юм бол одоо 100% гэсэн юм ерөөсөө байхгүй. Жишээ нь одоо ингэж чихрийн шижинтэй байж хөлийн шарах үүссэн тохиолдолд буцаад итгэвчл буураад идэх чинь тий идэглээ гэж бодох юм бол буцаад нэг жилдээ одоо буцаад шарах давтах хэрэгсэл гэж байдаг тий дахин шархлах хэрэгсэл гэж байдаг. Энэ чинь хамгийн бод 30% байдаг. Сүүлийн одоо шарах эдгэрснээс хойш 3 жилийн дараа дахих хэрэгсэл нь 65% гэхэлэр ч одоо маш өндөртэй байна. Тэгэхээр таны хөлийн шарах үүссэн л гэж бодож л байгаа бол бодоод үүсээд идэгсэн гэж юусоо тайвширч юусоо болдоггүй. Тэгэхээр хэрвээ шарах эдгэрсэн тохиолдолд одоо маш дэглэмтэй нөө ачаал даах идэвхжэлтэй дасгал хөдөлгөөнүүд аль болох татгалзах хэрэгтэй байдаг. Шарах одоо шархлаад идгэрсэн хүмүүс ачаал даах идэвхжэлтэй дасгал гэдэг чинь одоо нөө хоёр хөлн дээр 100% нөө биенжийн очдог дасгалууд гүүх алхах те хөл дээрээ сууж бусдаг дасгалууд ийм дасгалуудыг аль болох одоо эхний үе шатанд бол хязгаарлах. Тэгээд аажимдаа буюу одоо мянгаар нэмдэг те. Мянган алхам гэдэг чинь ерөнхийдөө нэг 10-аас 12 минут алхах нэг 40-50 км шатааж байгаа асуудал гэдэг. Тэгэхээр таны хөлийн шарах эдгэрээд хэвийн байдалд орсон ч гэсэн хөдөлгөөний идэвхтэй аажмаар нэмэх нь илүү одоо үр дүнтэй. Тэгээд дээрэс нь чихрийн шижин өвчнөр одоо онцлогдоод хөлийн эрсдэлтэй байгаадах юм бол ачаал даах идэвхжлгүй дасгалууд буюу аль болох усан сэлэх тий гар орсон дасгалууд байдаг. Дугуун унах, гэртээ спиннингийн дугуун унах ийм дасгалууд хийх нь илүү үр дүнтэй. Энэ дасгалууд чинь эргээл нөгөө нэг
бидний амьдралын одоо гол энерги хөөсөр болж байгаа тий. Ажил хөдөлмөрөө хийх энерги хөөсөр болж байгаа. Дээрээс нь доод түвшний цусан хангамжийн асуудал байдаг. Хэрвээ та дасгал хийх хичээл байгаа бол гутал хамгийн чухал. Тэгээ өөртөө тохирсон эвтэйхэн ийм гутлыг өмсөх нь хамгийн чухал. Стресс болон нойрны нөлөө ер нь хэр их байдаг вэ? Та За энэ бол одоо хотчлолтой 100 холбоотой тий стресс нойр бухимдал. Энэ одоо нөлөөлгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Нөлөөлж л байгаа. Ер нь бол одоо ингээд чихрийн жижингийн 1 2 дээрээс нь жирэмсний чихрийн жижин гэж байгаа. Тэг бусад гэдэг шалтгаанууд нь эднэр ороод байгаа бох тий. Одоо генетикийн шалтгаан байж болно. Олон эмгийн шалтгаалаас үүсдэг тий. За тэгэл одоо стресс, нойр бухимдал, хорц уршил гэдэг зүйлүүд чинь бүгд энэ ангилалтай л орчиж байгаа. Нэгэнт одоо чихрийн шижин өвчнөөр одоо онцлогдсон тий тэр тохиолдолд ер нь насан туршдаа дэглэм барих ёстой байдаг юм уу? Эсвэл ингээ аажмаар багаар барих ёстой байдаг юм уу? Нэгэн чихрийн шижин гэдэг өвчин онцлогдсон л байх юм бол ерөнхийдөө маш дэглэмтэй л амьдрах нь хамгийн чухал асуудал. Хэрвээ та дэглэмтэй амьдарч чадах юм бол энэ өвчнөр одоо хүндрэхгүй те хүндрэлүүд нь бага байдаг. Тэгэхээр ерөнхийдөө насан туршдаа дэглэмтэй амьдрах нь хамгийн чухал. Тэгээ хүний цуснд ч одоо биомын шинжилгээнд глюкозын түвшин 6.1-ээс доошоо 3 сарын дунд ч одоо 5.8-аас доошоо ч юм уу те. Энээс доошоо байх юм бол энэ хүндрэлүүдээс сэргийлээд байгаа л гэсэн. Тэгэхээр огт идэрэхгүй өвчин бол бас биш байх те. Хүн амьдралын ямайгаа өөрчлөө ингэ байх юм бас идэрч болох нь те. Тийм л бас 100% идэгрэн гэсэн ойлголт байгаа юм. Гэхдээ ер нь бол энэ чихрийн шижин гэдэг өвчин онцлогдоод хүнд эмэлзүүн шин тэмдэг буюу зөөр илрээд энэ үе шат хүртлээ бас тодорхой хэмжээний хугацааг зарцуулсан байгаа. 5-аас одоо хэдэн жил ч хэдийн зарцуулсан байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр миний ам цангаад их шээгээд их уугаад ингээд арьс хураашаа захтнаад байдаг. Энэ зөөр илэрснээс өмнөх одоо 5-аас 10 жилийн асуудлыг ярих нь чухал байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрөөс надад эмэлзүүн шин тэмдэг илэрснээс хойш би идэвхтэй амьдраад ингэ явна гэдэг бол өнөөдрөөс хойш эрсдлэл бид нар хянжэна гэсэн. Тэрнээс ч өнгөрсөн 5 жилийн үүссэн байгаа эрсдлийг бид нар алга болгоно гэж үзсэн одоо байхгүй л тийм. За чихрэн дуртай хүмүүс байдаг шүү дээ. За би чихэр идээд идэгин, би чихэр идэх гээд идэгин, би сахартай юм шиг байна гэж өөрийгөө хүмүүс урьдчилж таамаглаад идэг хүмүүс байдаг. Энэ ер нь хэр зөв ойлголт өгд юм уу? Дашаа ойлголт өгд юм одоо тий. Элсэн чихэр идэх гээд идэв. Баян элсэн чихэр би хэрэгэлдэг. Би чихрийн шижинтэй гэж хүмүүс өөрийгөө тэгээд идэг шүү дээ. За чихэр сахарын хэрэглээ хит ихтэй хүмүүс чихрийн жижиг шууд тусна гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Энэ чихэр гэдэг чинь өөрөө зүгээр нүүрс ус шүү дээ тийм. Тэгэхээр энэ нүүрс усыг бид нар мянган хэрэглэсэн ч гэсэн буцаагаад энерги болоод шатаах дасгал хөдөлгөөний хийдэг энэ асуудал дээр анхаарал хандуулж байгаа бол чихэр эзэн болгон сахар дээрээсээ болохгүй гэсэн үг тийм. Хөл арчилгааны талаар хоёлаа дэлгэрэнгүй яриа хүмүүс юу нь яаж яг хөлөө арчлах ёстой байдгийг тийм. За чихрийн шижинтэй хүн бол одоо хөлийн арчилгаа гэдэг бол хамгийн чухал сэдэв байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө шархлаа үүсгэхээс өмнө хөл арчилгаан дээр анхаарлаа хандуулах нь хамгийн зүг байдаг. Гэхдээ ерөнхийдөө чихрийн шижинтэй хүмүүс одоо зарим хүмүүс жингийн илүүдэлтэй юм уу хараа муутай байдаг. Хөлийн арчилгаа муу хумсаа авч чаддгүй чи тиймэр хүмүүс байдаг. Тийм учраас нөө ар гэрийн дэмжлэг яг тэр үнийг асарч идэг хүмүүс одоо энэ дээр хамгийн их анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Жишээ нь хөлийг өдөр болгон дуугааж явах хэрэгтэй тий. Хит их усан дэвтэж ерөөсө болдоггүй. Яагаад гэх юм бол нөө салаа орон чарах үүсэх хөлийн хорооны салаа орон чарах үүсэх эрсдэл маш өндөр байдаг. Тэгэхээр хөлийг өдөр болгон угааж явах хэрэгтэй юм байна. Дээрээс нь өдөр болгон чигшүүлж явах хэрэгтэй юм байна. Салаа хооронд ерөөсө маш болгоомжтой хатааж явах хэрэгтэй юм. Заавал ч хөлийн салааг хатаах ёстой. Дээрээс нь чигшүүлэх тосыг хөлийн салаанд ерөөсө төрөж болдоггүй. Энэ бол ерөөсө салаа хоорондын чарах үүсэх одоо голлох шалтгаан болж өгч идэг. Дээрээс нь арсны хуурашил байна уу гэдэг үзэх хэрэгтэй. Ер нь чихрийн шижинтэй хүн хөлийн халуун температур хэмжигчийг заавал термометрээр хэмжиж явах хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө 2 хөл 2-оос 3 өдөр дарааллаад 2.2 температурын зөрүү байгаад ах юм бол яралтай мэслийн эмчид үзүүлэх шаардлагатай байдаг. Энэ нэг гол нь судасны бөглөл үүснтэй холбоотой температурын зөрүү үүсдэг хөл хөрөх ийм асуудлууд байгаад байдаг. Дээрээс нь хит халалт үүсээд ах юм бол тэнд үрвсгэл явж гин үү, шархны шалтгаантай нэг үрвслийн шин тэмдгүүд явж гин үү гэдэг бас үзэх шаардлагатай. Тэгэхээр чихрийн шижинтэй бол хөлийн одоо үрвслийн 5 шинжүүдийг заавалч мэдчих шаардлагатай. Миний хөл шархлах гэдэг нь яах гэдэг нь гэдгийг мэдчих одоо боловсролыг ар гэрт болон өвчтөнд өөрт нь олгож байгаа нь одоо хамгийн одоо зохистой зөв хэлбэр байдаг. Чихрийн шижингийн хагалгаа ер нь ямар төвшөнд хийгддгийг таны хувьд энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
За сүүлийн үед одоо Турк улсад одоо чихрийн шижингийн мэс засал хагалгаа хийдэг, зуулчлал гэсэн юмнууд маш их байгаад байдаг. Энд чинь ерөнхийдөө нөх хит таргалалтай хүмүүс төр хийж байгаа нөө слив гастректоми буюу ходоодны их махаа эсгийг тайрдаг хагалгаа байдаг. Энийг Монгол улсад одоо улсын 2 дугаар төвөмлөг 2013 оноос хойш ерөнхийдөө дурангийн аргаар хийж гүйцэтгэж байгаа. Гол нь нөгөө нэг энэ чинь эрүүл мэндийн даатгалд яагаад орохгүй байгаа даа нэхлээр таргалалт бол өвчин биш. Энэ бол гоо сайхны хагалгаа гэсэн утгаар ерөнхийдөө ордоггүй учраас энэ одоо зардал мөнгөний одоо шийдэгддэг юм шиг. Тэгэхээр ерөнхийдөө энэ асуудал таргалалтай хүмүүс слив гастректоми хийлгэсэн хүмүүс одоо Монгол улсад одоо сая эрүүл мэслийн нийгэмлэгийн хурал дээр бол нэлээд олон хүн хийгдцээд яваад байгаа юм байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгал талаас нь шийдэгдэх юм бол энэ одоо чихрийн шижинг эрт одоо бас зогсоох те энэ асуудал одоо байх шиг л байна да. Тэгэхээр энэ дээр одоо төр засгаас ч анхаардаг юм л байх нь хамгийн чухал байна. Үүн дээр нь те би дэлгэрүүлээд асуучих. Битэрийн ярилцах цаг бас өндөрлөгт өгч байна. Таны хувьд мэрэгсэн эмчийн хувьд төрийн зүгээс ер нь яг энэ салбарт ямар бодлого баримтлах ёстой юм? Төр ер нь хэрхэн оролцож цаашаад яг эрүүл мэндийн салбарыг хэрхэн сайжруулах ёстой гэж хардаг вэ? За төрийн одоо дэмжлэг туслалцаа одоо үзүүлэх ёстой. Одоо шинэ дэвшилтэй технологи одоо тийм энэ дээр суурилсан одоо мэрэгчлэтнүүд бэлдэх энэ асуудал дээр ерөнхийдөө төрийн одоо дэмжлэг байх нь хамгийн чухал баг. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын асуудал. Энэ эрүүл мэндийн даатгалын асуудлыг одоо маш хурдан яаралтай шийдэхгүй бол энэс шалтгаалаад нөгөө нэг архаг оншин бүлэгт хамрагдсан хүмүүс чинь хоцрогдчих вэ? Энэ хүмүүсийн өвчин чинь хүндэрч вэ? гэдэг асуудал ч бүр маш хэцүү болцсон. Одоо та мэдчихэл байгаа. Эмнэлэг болгон дээр одоо өвчнийг цочмог, төлөвлөгөө, дарах хэлбэрт хуваацсан тийм. Тэгээ архаг хэлбэр байх юм бол одоо иргэн одоо ковотон дуусах юм бол 100% төлбөрүүдүүлж хэвтдэг асуудал болсон. Тэгэхээр 100% одоо төлбөрөө төлөх хэвтээд одоо эмчилэгдэх боломжтой хэдэн хүн байгаа даа Монгол улсад тийм. Тэгэхээр ерөнхийдөө энэ эрүүл мэндийн даатгалаа систем одоо илүү төгс боловсронгуй болгоод дээрээс нь дэвшилтэй технологи энэ дээр суурилсан эмч мэргэжлүүдийг бэлдэх энэ асуудал бол хамгийн номер 1 асуудал байгаад байгаа. Тэгэхээр одоо тэгэл нэг сайд гардаг, нэг эмнэлгийн дарга сольдог. Энэ асуудал одоо бас л маш их яригддаг болсон шүү дээ. Айл ч эмнэлэгт бүгдээрэнд нь л яг ийм зовлонтой. Нэг асуудал хэрэгжих гэжэл нэг дарга сайд томилогддог. Тэгэл эргээд нөгөө асуудал дахиад шийдэгдэхгүй үргэлжилдэг гэдэг асуудал үргэлжилдэг гэж ойлгож болох уу? Эрүүл мэндийн салбарт ер нь бугшсан тэр томилгооны асуудал ер нь томилгооны асуудлаас үүдэж иргэдийн эрүүл мэнд эмчилгээ хийх эмчнэрт ер нь хүндрэл хэрэг үүсдэг бай. За энэ томилгооны асуудал одоо маш одоо хэрэгс төрсэн асуудал багтаа. Тэгээд ер нь бол одоо ахлах зэрэгээ аваагүй, тий олон жилийн туршлагагүй байдаг. Иймэрхүү хүмүүс дарга зэрэг болдог. Тэгээд сураг одоо сонсч зөндөл хүмүүстэй тий тэрний сонгуульд ингэж явсан, энэний сонгуульд ингэж явсан гэсэн асуудал байдаг. Тэгэхээр одоо тасаг өдөртөж үзээгүй тий ахлах зэрэгээ аваагүй, олон жилийн туршлага, ажлын туршлага байхгүй. Иймэрхүү хүмүүс эмнэлгийн удирдлагад гарахлаар ахаал нөгөө нэг бие биенийг ойлголцдоггүй, эмчнэр бие биентэйгээ одоо ойлголцохгүй асуудал үүсээд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө эмнэлгийн дарга хийж байгаа юм бол сайн менежер, маш сайн менежер байж эмнэлгийн асуудал ч одоо бас өндөж ирэх байх л та. Бидний урилгыг хүлээн авч манай студид ирж ярилцсанд баярлалаа. Энэ хүрээд бидний ярилцах цаг өндөрлөж байна. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танд болон танай телевизийн үйл ажиллагаанд бас амжилт хүсье. Байр суурийн ярилцлагын нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт Төмөр замын төв эмнэлгийн мэс заслын эмч Батбаатар оролцлоо. Бид чихрийн шижин ба хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх сэдвээр ярилцлаа.